2018 оны 12 сарын 3. Аймгийн засгийн шуурхай хурал дээр онцгой байдлын газрын дарга Ганбаатар энэ жилийн эхний 11 сард хийгдсэн ажлаасаа тайлгнасан. Одоогийн байдлаар тус газар нь нийт 25 тогтоол шийдвэр гаргаж тус тогтоолынхоо хүрээнд 9,000 гаруй зөрчил илрүүлэн ажиллажээ. Гэр хорооллын 22,740 айл өрх. За аймгийн хэмжээнд 1973 аж ахуй нэгж нийт хамрагчээ. За шалгалтын явцад бол 9,162 зөрчлийг илрүүлж, за зөрчлийг арилгуулахаар 352 албан шаардлага мэдээлэл хөрвүүлж хэрэгжилтний аль тавьж ажилласан. За 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 10-ны байдлаар одоо энэ онд бол манай аймгийн нийт нутаг дэвсгэр 105 удаагийн гамшиг гал төмрийн дуудлага гарсан байна. За үүнээс гал төмрийн дуудлага бол 84, за ослын дуудлага бол 21. За үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал төмрийн тоо 36 хувиар, за нийт одоо гамшиг ослын гал төмрийн тоо 41 хувиар тус одоо ингэж буурсан байна. Гал төмрийн улмаас 6 хүн нас болсон. За үүний 3 нь хүүхэд, за 3 нь бол насанд хүрсэн ийм иргэн байна. Тэгэхээр өнгөрсөн 17 онд бол бид одоо хүний хохирол байхгүй байсан. За энэ онд бол 6 нас болж нэмэгдсэн байна. 2018 оны 12 сарын 3. Энэ сар гарснаар онцгой байдлын газар гал төмрийн дуудлага 9 ирсэн байна. Энэхүү дуудлага цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгааг нь. Учир нь хүүтний эрч нэмэгдснээр айлууд галгаагаа хэд нэмдэг нь гал төмөр гаргах шалтгаан болдог аж. Тиймээс айл өрхүүдийг галгаагаа тааруулж болгоомжтой байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөнх хот хоорондын замуудад халдиргаа гулгаа их үүсэж байгаа тул жолоочдыг анхаарал болгоомжтой зорчихыг уриаллаа.